Кувейтийн буцалтгүй тусламжаар парламентын ордон барихаар 1996 онд тохирч байлаа. Үүнээс хойш хоёр талын санаачлал алдагдсанаас өнөөдрийг хүрээд байгаа юм. Харин 2008 оноос хойш улсын хурлын дэд дарга Батхуу уг ажлыг гүйцэтгэх чиглэлээр санаачлал гарган ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Энэ ч утгаараа энэ уулзалтаар зохих асуудлыг хөндлөө. Улсын хурлын зүгээс бид нар тодорхой шийдвэр гаргахгүй удаж цаг алдаж байсан зүйлүүд бий. Мөн одоо сүүлийн үед парламентын ордны барихаар ингээд ажлын хэсэг байгууллагад ажиллаж байгаа энэ цаг хугацаанд бас аль аль талаас ажил жохон хязгаарсан, удаашрсан, зураг төслийн ажлууд цаг хугацаанд хийгдэхгүй байгаа ажлуудын талаар бид нар бас ярилцлаа. Тэгээд энийг бол ойрын үед зураг төслөө дуусгаж, чанартай сайн барилгын зураг төслийг гаргаж хүлээлгэж талаар ярилцлаа. Кувейтийн талаас оролцож байгаа зөвлөх компанийн хувьд зураг төслөө гаргаад манай талд шилжүүлсэн гэсэн. Харин манай талын зөвлөх компани уг зураг төслийг судлаа засгийн газар болон улсын хурлын ажлын хэсэг танилцуулах учиртай. Зураг төсөл батлагдчихвал хөрөнгөний асуудлыг шийдэх боломж бий гэсэн. Хоёр талаасаа санаачлагтай ажиллаж энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Зураг төслөө батлагдчихвал хэдэн төгрөгөөр ордон босох нь тодорхой болно. Энэ үед нэмэлт хөрөнгөний асуудлыг шийдэж болно гэж би бодож байна. Парламентын ордон барихад хоёр улсын хамтарсан зөвлөх компани оролцож байгаа. Уг компани зураг төслөө шийдчихвэл ажлын хэсгүүд шийдвэрээ гаргах боломжтой гэсэн. Монголын талд хүлээсэн үргээ биелүүлж газраа шийдчихэд байгаа юм а. Монгол улсын засгийн газар улсын хурлын зүгээс бол парламентын ордон барих газрын асуудлыг улсын хурлын байнгын хорогоор яриад шийдээд тэр албаасны шийдвэрээ Кувейтийн талд өгөөд тэр одоо шийдвэрийн дагуу яг тэр газар дээр нь зураг төсөл хийгдээд дуусч байгаа. Тийм учраас бол одоо газартай холбоотой ямар нэгэн маргаан төвхтэй өндөрлөлт асуудал байхгүй гэж байна. Эх оны 7 сараас өмнө парламентын ордны барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтэйгээ Монголын талд илэрхийлсэн. Энэ саналыг Кувейтийн талд дэмжиж байна. Дашимдуулахад улсын хурлын дэд дарга Батхуу 2006 онд дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэтээс хөвсгөл орох хатуу хүчтэй замыг Кувейтийн тусламжаар эхлүүлж байжээ.